Гэрээ байгуулахдаа заавал гүйцэтгэх захирлаар дамжуулж гэрээ байгуулах, эсвэл гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлийн үндснээр гэрээ байгуулах. Сайн байцгаана уу? Фермис хууль зүйн фирмийн өмгөөлөгч харуулт өгсөн. Энэ удаагийн имчилгээрээ хуулийн этгээдтэй гэрээ байгуулахад анхаарах ёстой нэг чухал асуудлыг хөндлөө. За, хуулийн этгээд бусад этгээд болон хувь хүнтэй гэрээ байгуулахдаа заавал гүйцэтгэх захирлаар дамжуулж гэрээ байгуулах, эсвэл гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлийн үндснээр гэрээ байгуулах одоо хуулийн зохицуулалт байдаг. За, тэгэхээр альва орон сууц болон ач холбогдол бүхий гэрээний харилцаанд оролцож байгаа бол тухайн оролцож байгаа хуулийн этгээд чинь гүйцэтгэх захирал мөн байна уу? Компани мэдээлүүд нь юу мөн байна уу? За, би хэнд юу өнгө өгч байна гэдэг байр сууриас хандаж цайтар шалгаж явах хэрэгтэй. За, энэ бичлэгний тайлбар хэсэгт нэг линк оруулсан байгаа open data. За, энэ дээр юу байдаг вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй бүх хуулийн этгээдүүдийн мэдээлэл. За, тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшиж хий, гүйцэтгэх захирал нь хий, хаяг нь хааны. За, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ямар тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэх мэтлэн ороод харуул зөндөө мэдээлэл байгаа. Тэгэхээр гэрээ байгуулахаас өмнө энэ сайтаар ороод гэрээ байгуулах чинь хуулийн этгээдийн мэдээллийг бүрэн судлаад тэгээд мөнгө төгрөгөө шилжүүлэх болон бусад харилцааг үргэлжлүүлэх юм бол ирээдүйд үүсэх тодорхой хэмжээний эрсдлүүдээс өөрийгөө сэргийлэх боломжтой болж байгаа.